Бүгдээ ийм гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрахуу гэдэг. Би Европ сертификаттай Quantum Healer буюу энергийн биеийг ангаагч, бас зохиолч, ментор хүн байгаа. За өнөөдрийнхөө бичлэгээр би өөрийнхөө хийдэг ажил болох Quantum Healing, Quantum Healer гэж хийн бэ тийм ээ. Юу гэсэн үг юм бэ? Session миний гэдэг сессия гэж юу гэсэн үг юм бэ? Яг юун дээр ажилладаг те юутай холбоотой талаарх мэдээлэл өгөхийг хүсэж байна. Яагаад гэвэл маш олон хүмүүсүүд над руу private message бичээд энэ сессия гэж яг юу вэ? Тэ яг ямар төвшөнд ажилладаг юм бэ? Гэдэг бас хэр удаан үргэлжлэх үү энэ төрэй гэдэг тиймэрхүү мэдээллүүдийг асуудаг болохоор ерөнхийдөө өнөөдрийнхөө бичлэгээр бас энэ мэдээллүүдийг хуваалцъя гэж бодож байна. За quantum healing сүүлийн хэдэн жил quantum physics гэдэг зүйл маш их ер нь бол дэлгэрээд байгаа шүү дээ тийм ээ. За энэ салбар энэ energy self development хувийн хөгжил ч юм уу тийм иймэрхүү biohacking гэдэг иймэрхүү сэдвүүдийн талаар сонирхдаг хүмүүсүүд маань ерөнхийдөө бол бас энэ quantum field гэдэг талаараас сонсон байгаа тийм ээ. Quantum physics, quantum field гэдэг тийм ээ. За quantum physics гэдэг маань юу гэрэд байна тийм. Ерөнхийдөө бол би юмнуудыг ер нь их тийм амархан энгийн аргаар хүмүүсүүдэд ойлгомжтойгоор тайлбарлаж хэлэх дуртай байгаа гэдэг. Тэгэхгүй тэгээд нэг тийм мэргэжлийн үг хэллэг хэрэглээл тийм ингээд нэг тийм хүнд нэг ойлгоход хэцүү байдлаар ингээд заадаг багш нараас байдаг шүү дээ тийм ингээд сурагч оюутнууд ингээд нөгөө багш нь айгүй ингээд чухал царайлцсан тэгэл айгүй чухал сэдвийн талаар чухал ингээд ойлгомжгүй өгнүүдийг тонёруудыг ашиглаад тийм ингээд хүмүүсүүдийг нэг төрөгдөлд автуулах гэсэн юм шиг эсвэл бүр тийм ингээд нөгөө ярьж байгаа заах гэж байгаа зүйлүүдээ өөрөө бүрэн ойлгоогүй нэгт эсвэл бол оюутнуудаа сонсож байгаа хүмүүсүүдээ бүрэн ойлгоосаа гэж хүсдэггүй ч юм уу эсвэл тэрийг ойлгуулах чадваргүйгээс болоод ингээд тийм ингээд ярилцлагуудыг сонсож байхад бас нэг тиймэрхүү хэллэгүүдийг хэрэгжилж ярьдаг мэргэжлийн хүмүүсүүд их байгаад байдаг. Тэгээд би бол ерөнхийдөө юмнуудыг бол энгийн ойлгомжтой байвал зүгээр санагддаг. Ялангуяа энэ energy тийм ээ энерги даалт ухамсар даалт ертөнц гэдэг чинь бол нэлээд маш том гүнзгий сэдвүүд ахгүй тийм ээ. Тэгээд хүмүүсүүд энэ сэдвүүдийг бас зарим нь сонирхохыг хүсдэггүй, сонирхдаггүй байгаа байдал нь бол ойлгодогтой бас их холбоотой байх тийм ээ. Ерөнхийдөө энэ сэдвүүдийг бол энэ ойлгомжтой энгийн хэлбэрүүдээр ингээ яриад амьдрал ингээд ойрхон наалттай хэлбэрүүдээр ингээ тайлбарлаад хэлэх юм бол бас хүмүүсүүдийн энэ сэдвүүдийг сонирхох тий ойлгох гэж хичээх сэтэл нь улам илүү хөтгөрөх юм болов уу гэж би бас бодоод идэг. Тэгээ ерөнхийдөө би бол тийм нэг өөрөө ч гэсэн миний хувь хүн маань бол нэг тийм complicated тийм ээ нэг хэцүү ядаргаатай ятцсан тиймэрхүү байдлуудад зүйлсээ дурггүй юм бол энгийн байх тусмаа маш гоё үнцэнтэй тий гоё сайхан байдаг тийм ээ. Энгийн зүйл гэдэг маань бол ер нь бол уг нь бол маш гоё үнцэнтэй зүйл байгаа байхгүй. Тэгтэл хүмүүсд маань энгийн зүйлээс их цогтох дуртай тийм хүндөвтөр тий ядаргаатай асуудалтай хэцүү байвал тэр нь их тийм хүн болгоны ойлгодог сэдв болохоор тиймэрхүү зүйлүүд рүү татагдах гад байдаг юм шиг зарим хүмүүсүүдийн зан характеруудыг харахад тийм ээ. За тийм болохоор quantum healer гэж хэмээх байгаа юм тийм ээ. Гэдэг маань бол ер нь бол quantum healer маань бол quantum physics, quantum field-тэй шууд холбоотой байгаа. За quantum field маань юу гэж хэлээд байгаа юм бэ? Гэх юм бол маш энгийнээр товчхон тайлбарлаж хэлэх юм бол ерөнхийдөө бол энергийн төвшинг
яриад байгаа байхгүй юу тийм ээ энерги ерөнхийдөө бол. За тэгээд quantum physics маань бол ерөнхийдөө бол сүүлийн хэдэн жилүүдэд одоо бүх зүйлүүд ерөөсөө энерги юм байна гэдгийг бол ингээд quantum physics маань бол батлаад байгаа шүү дээ тийм ээ. За тийм болохоор ерөнхийдөө бол бүх зүйлүүд хэрвээ энерги юм бол тийм ээ хүн амьтан ургамал одоо бидний амьдарч байгаа энэ хорвоо дэлхийн ертөнц тийм ээ манай дэлхийн маань тэгээд цаашлаад одоо хүмүүсүүд энерги гэхээр л ерөнхийдөө нүдэнд үзэгддэггүй ингээд мэдрэгддэг зүйлийг л энерги гэж ойлгох гэдэг тийм. Тэгтэл болвол одоо энерги маань ингээд өөрийнхөө хэмжээсийг ингээд өөрчлөөд маш тийм ягт хатуу хэлбэр рүү хүртэл ингээд ороод материалын зүйлүүд хүртэл бий болсон байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр бидний одоо энэ махан бие за тэгээд бидний хэрэгжилж байгаа бүх эдлэл зүйлсүүд хувцас хонор тий амьдарч байгаа орон байр ундаг машинууд ч юм уу тий ингээд компьютер бид нар бүгдээрээ ерөнхийдөө бол энергиээс үүсэлтэй зүйл байгаа байхгүй бүх зүйлүүд ерөнхийдөө бол энерги байгаа. За тийм болохоор quantum physics гэдэг маань бол ерөнхийдөө бол энергийн биеийг ангаагч гэсэн утгатай үг байгаа. За тэгээд энергийн биеийг ангаагч гэж одоо юу хэлээд байгаа юм бэ гэдгийг бас ойлгохгүй байгаа хүмүүсүүд байгаа тийм ээ. За тэр хүмүүсүүдтэй зориулсан бас тайлбар ойлголтыг өгөхөд бол одоо quantum healing энергийн эдгээлт ангаалт гэдэг маань бол хүнийг ерөөсөө бүрэн дүүрэн зогцоор нь хардаг, авч үздэг тийм ангаалтын гайхалтай арга техник байгаа. За одоо энэ нөгөө одоо энгийн одоо анагаах ухаан байгаа шүү дээ тийм ээ. Хүнийг одоо эдгэх биеийн түвшинд нь эдгэхтэй бие махбодын түвшинд нь эдгэх энэ анагаах ухаанаас болвол давсан ухаан гэж бол хэлж болно. Яагаад гэвэл хүнийг бол бүхлээр нь бүтнээр нь авч үзэж байгаа. Яагаад вэ гэх юм бол хүн болгонд болвол мэдээж хэрэг бид нарт энэ бол гайхалтай сайхан махан бие маань байна тийм ээ. Бидний 3D хэмжээс одоо маш олон өөр өндөр хэмжээсүүдээс төрсөн ирсэн одоо сүнснүүд энергиуд маань одоо 3D хэмжээстэй ерөнхийдөө бол 3D хэмжээс маань бол нэлээд доод хэмжээст ордог байхгүй тийм ээ. Нягт хатуу одоо ухамсарын түвшин нэлээд доогуур туршлагууд нь маш хүнд тийм ээ байдаг хэмжээс байгаа. Манай дэлхийн маань одоо тийм ээ 3D хэмжээст ингээд энерги байдаг болохоор ерөнхийдөө бол манай дэлхийн маань бусад одоо гаригуудтай бусад гаригуудын амьдралуудтай туршлагуудтай харьцуулахад бол маш хүнд сургуулиудын тоонд ордог. Одоо ерөнхийдөө бол гариг болгоныг бол сургууль гэж харахад болно. Яагаад вэ гэх юм бол бидний дээд бие болох сүнс маань бол тийм ээ амьдрал болгоноороо ингээд аялал гариг болгоноор ч юм уу амьдрах аялал дундаа туршлагуудыг хоримтлуулах гэж түүнүүдийг туршиж үзэх гэж мэдрэх гэж ингээд энэ тэмдгийн хэмжээсүүдээр гаригуудаар аялаад яваад байдаг байхгүй юу тийм ээ. За тэгээд тийм болохоор энэ энергийн ангаалт маань бол хүний одоо яг физик түвшинд нь яг махан биеийн түвшинд нь за тэгээд хүн болгон бас бид нар ч одоо ингээд мэдрэмжтэй байгаа даа шүү дээ тийм ээ. Хүн болгон баярлдаг, хайрладаг, гомддог, ууралдаг, цөхөрдөг тийм ээ. Энэ янз бүрийн гахалтай сайхан мэдрэмжүүд хүмүүсд биднэрт байгаад байдаг тийм ээ. За нөгөө талаасаа бас биднэрт энэ зогсолтгүй тархин дотор бодогдож явдаг энэ бодол одоо нөгөө conversation одоо тэр байнгын яриа тэг бидний толгой тархин дотор ч байнгын яриа ярилцлагад явагдчихдаг шүү дээ. Бид нар ч ерөнхийдөө бол өөрөө өөртөө л ингээд баг тий бидний толгой тархин дотор зөндөө бодлоод эргэлзэж яадаг. Тэгээ заримдаа бид нар ч гэсэн ингээд өөрөө өөртөө ингээд
харилцан яриа үүсгээд ингээд тий толгойн дотроо ингээд янз бүрийн ярилцлагуудыг ингээд бид нар ч үүсгэж явж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр бид нарт бол махан биенээс гадна бол бидний одоо бодлын бие байна тийм ээ, emotional body буюу одоо сэтгэл зүйс мэдрэмжийн бие байгаад байдаг. За дээшээ ингээд өөр янз бүрийн биеүүдийг ерөнхийд нь ингээд аваад би нэрлээд энергийн бие гэж нэрлэжээд байдаг. За тийм болохоор quantum healing гэдэг энэ юм нь болохоор энерги хангаалт нь бол хүнийг ингээд цогцоор нь бүтнээр нь авч үздэг ийм одоо агуу ухаан байгаа байхгүй юу? Агуу хүнийг ангаах техник арга байгаа. За тийм болохоор ч тэр ер нь бол үр дүн маш өндөр байгаад байдаг. Маш үр дүнтэй байгаад байдаг. Янз бүрийн одоо ангаалт эдгээлтийг бол удаан хүлээх шаардлага байхгүй. Бүх зүйл энергийн түвшинд явагддаг болохоор хийгддэг болохоор ерөөхдөө бол ингээл нэг сессиягийн дараа л гэхэд одоо тийм ээ хүн маань шууд өөрчлөлтийг бие дээрээ сэтгэлийн бие дээрээ бодлын бие дээр хүртэл мэдрээд эхэлдэг байгаа даа. За сессия гэж юу хэлээд байна гэдэг маань бол session англиар бол session гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Session гэдэг маань юу гэдэг юм гэхээр одоо хоёр хүн онлайнаар уулзаад тий хангаалтын процесс оншилгоо тий эхлээд оншилгоо хийдэг байгаа. Тухайн би бүх ерөнхийдөө бол сессионуудаа би онлайнаар хийдэг байгаа. Тийм ээ. За тэгээд хүмүүсүүд ерөнхийдөө бол нөгөө дандаа л эмчтэй эмнэлэг дээр очиж тий уулзаж учирч ингээд бие биеэ чагнуулж магнуулж ингээд тийм ээ. Одоо яг биеэр уулзаж байж учраа олох гэж оролддог байсан бол quantum healing тий энэ одоо энергийн эмчилгээ ангаалт маань бол эмчилгээ гэж би бас хэлэх дургүй. Яагаад гэвэл эмчилгээ гэдэг нь бол эмчилгээ гэж болохоор ер нь эмчилгээтэй бол эм холбоотой байдаг, эмч холбоотой байдаг. Би бол эмч биш. Ангаагч хүн байгаа. Тийм ээ би өөрийнхөө ирж байгаа үе шүлгээс нартай бол эм бичиж өгдөггүй. Тэ ямар ч химийн гаралтай эмийг ерөөсөө нэмэлтээр уухыг хэрэглэхийг бичиж өгдөггүй байгаа даа. Зардаггүй байгаа даа. Эм зарагч бол би биш. Тийм ээ. За ангаагч хүн маань бол энергийн түвшинд ажилладаг. За энергийн түвшинд ажилладаг гэхээр хүн ганцхан энергийн л эдгэх юм байна. Махан бие одоо сэтгэлийн бие тийм ээ энэ бодлын бие мэтэй бол нэг хамаатай биш юм шиг ойлгох гээд байдаг. Тэгтэл бол сая түрүүн дурдсанчлан бол бид нар бүгд хүн болгонд энэ биед байгаад байгаа шүү дээ. Бид нар чинь ганцхан биеэс үүдэлтэй биш. Маш олон энэ цогц хэмжээс болгонд нь байдаг энэ биеуд маань ингээд бидний цогцоор нь бүтээж байдаг. Тэгэхээр яг энэ махан бие маань, физик бие маань байна, бодлын бие маань байна, emotional одоо сэтгэл зүйн бие маань байна. Тийм ээ. Ингээд цаашаа дээшээ эндрүүд маань ингээд цаашаа дээшээ бидний өөр дээд биеүүдийг ингээд бүтээж байдаг байхгүй. За тэгээд ерөнхийдөө бол миний энэ одоо энергийн ангаалт маань бол 90 минут үргэлжилдэг байгаа даа. За 90 минутын дотроо бол би хүнтэйгээ ирж байгаа үйлчлэгч нартай бол ингээд ерөнхийдөө бол надад ирж байгаа хүмүүсүүдтэй би ингээд тусгайвчлан тэ одоо ингээд тав тухтай жоохон цагийг гаргаж өгөө нөгөө нэгээ сонсоод тэ яг юу болоод байгаа юу болсон гэд тийм ээ хүмүүсүүд ч одоо ерөнхийдөө бол маш их тийм одоо ярилцах ойлголцох хэрэгцээ маш их байгаа даа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол 90 минут үргэлжилдэг болохоор ерөнхийдөө бол ингээд дажгүй хангалттай байгаад байдаг. Тухайн хүмүүсүүдтэй ч гэсэн би ингээд нөгөө хүмүүсүүдийн сонсно тий хэрэгцээг нь сонсно. За тэгээд сүүлд нь онцлогоо хийж эхэлдэг байгаа. Яг ингээд сессия маань эхлэхлээр. За сессия маань гэхээр одоо юу бас хэлээд байна гэхээр би тухайн хүнийхээ ирж байгаа үйлчлэгчийн дээд биетэй одоо сүнстэй холбогдож тухайн хүний талаар мэдээлэл авдаг байгаа даа. Тэ?
тухайн хүний маань дээд пенс одоо тухайн хүнийг бол хамгийн сайн мэдж байгаа шүү дээ, тийм ээ. Яг тэгвэл тухайн хүний дээд пен тухайн хүн маань л гэсэн үг байгаад байгаа. Тийм ээ. Тэгэхээр бол яг одоо энэ цаг мөчид тухайн хүн маань яг юун дээр гацчаад байгаа, ямар сэтгэлийн шархуудтай байгаад байгаа болоод ингээд өөрийгөө сайн бүрэн дүүрэн нээж чадахгүй, өөрийгөө бүрэн дүүрэн ойлгохгүй, өөртөө бүрэн дүүрэн итгэж чадахгүй, өөрийнхөө навс чадваруудыг яаж бүрэн дүүрэн нээж чадахгүй байгаад байгаа. Яаж ийм бүрэн дүүрэн аз жаргалыг мэдрэх вэ? Юун дээр гацчаад байгаа гэдэг энэ гол асуултын хариултыг болвол тухайн хүн маань уг нь бол өөрөө ухамсар нь маш өндөр түвшинд очижсэн байгаа үед бол өөрийгөө ингээд мэдрээд ангаад явдаг. Хэрвээ тийм биш байгаа бол тухайн хүний маань дээд л би л хамгийн сайн мэдэж байгаа гэсэн үг байна. Тэ? Таны талаарх мэдээллийг ямар нэгэн эмч болол мэдэхгүй. Яг таныг ямар амьдралыг өдийг хүртэл туулж ирсэн, тийм ээ? Ямар дуршлагуудыг, мэдрэмжүүдийг өдийг хүртэл авч ирсэн. Одоо бас ямар сэтгэлийн шархуудтай, ямар мэдрэмжүүдтэй, ямар бодлуудтай яваад байдгийг ямар ч юмч мэдэхгүй. Тэ? Тэгтэл хүмүүсүүд өөрхийн талаар юу ч мэдэхгүй хүндээс очиж намайг эдгээд өгөөч гэж байгаа аахгүй. Тэ? Тэгэхээр энэ маань бол тийм бүрэн дүүрэн гүнзгий одоо өвчлөлтийн үүсэлтэй танилцах хэмжээний гүнзгий ангаалт болж өгч чаддаггүй байгаа. Эмчилгээ маань болов зүгээр л эмийн аргаар тухайн одоо өвчлөлийг нь төр хугацаанд намдаах буюу дарах. За бүр цаашлах юм бол баг зүгээр л масклах, тэ өнгөлөн далдлах хэмжээнд ажилладаг баггүй. Өнгөлөн далдалж штэ зүгээр төр хугацааны өвчнөгийн төр хэмжээнд намдааж байна. Тэгэхээр чинь болвол эн чинь бүрэн дүрэн үр дүнтэй биш байхгүй тийм ээ. За тэгтээ мэдээж хэрэг бас бид нар бүр орчин үеийн одоо энэ нэг шинжлэх ухааныхаас бүр үгүйс гэж бас болохгүй л дээ. Хамтарч ажиллахаас хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө хүний маань байр байдал одоо бүр ингээд нөгөө том хорт хавдар ч юм уу ингээд эргэтэн янз бүрийн ингээд өвчлөлд орчихсон байгаа үед яах аргагүй бас эс заслыг хийх арга хэрэгцээ гарч ирдэг байгаа тийм ээ. Тийм болохоор тэр мэс заслыг болол хийдэг бас эмчнэр эмнэлгүүд бас байгаа тийм ээ. Тэгээ тийм болохоор тэдрийг бас үгүйс гэж болохгүй л дээ тийм ээ. За тэгтээ бас яг бүрэн дүүрэн энэ одоо хорт хавдар ч юм уу энэ хүнд өвчлөл юунаас болж үүсвэ тийм ээ. За нэгт шалтгааныг бид нар уг нь танилцаж олох хэрэгтэй байгаа. Тэ ахиж өвдөхгүй тул ч үү дээ. За тэгэд хэрвээ одоо хүмүүс маань амжилттай хагалгаандаа ороод тэр одоо эмчилгээ нь үр дүнтэй болж чадсан бол ахиж яаж энэ өвчнөд тусахгүй байх, яаж энийг сэтрээхгүй байх, яаж ахиж давтуулахгүй байх гэдэг аргатай нь урьдчилан сэргийлэх журмаар мэдэж байх хүн хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгээ яг энэ мэдээллийг нь өгдөг эмчнэр байхгүй бол бас биш байгаа. Үнэхээр одоо гүнзгий төвшөнд нь юмнуудыг судлаад одоо хүний махан бие чинь өвчлөл нь бол сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой байдаг гэдгийг хэнийг нэг олон түвшинд судалсан үнэхээр маш сайн чадварлаг эмчнэр дээр үеүүдэд бол бас байхгүйш байсан байгаа. За одоо бол яг энэ ажлаа бүрэн дүрэн сайн хийж байгаа тийм эмчнэр байдаг болвол тэд нар маань бас өрсөлдөн сэргийлэх тал дээр нь одоо ирж байгаа үйлчлүүлэгчнүүртэй зөвлөгөө өгөхөд явдаг байна. Ерөнхийдөө бол дийлэх одоо эмчнэр маань бол энэ талаарх мэдлэг байдаггүй. Яагаад гэвэл сургалтынхаа системд нь их сургуульд нь
хамаг гол ийм чухал мэдлэг хичээлүүдийг ингээд хасаад хайчихсан сүүлийн хэдэн жилүүдэд бол ерөнхийдөө бол. Тэгэхээр энэ эмчнэр маань бол маш олон төрлийн янз бүрийн юмнууд ингээд судлаад, уншаал, маш олон жил гараад эмч болохын тулд хүн чинь 10 жилийг зарцуулж байгаа шүү дээ, тий. Тэгтэл тухайн хүн маань одоо тухайн эмч маань ингээд бүр маш нарийн гол одоо өвчлөлийн үүслүүдийг мэдэхгүй байгаа тохиолдлууд бас маш их байгаад байдаг. За тэгээд сессия маань бол ингээ 90 минут хүргэлжилдэг. Би ирж байгаа хүмүүс одоо өвчтөн гэж би ярих дурггүй угаасаа. Өвчин тий маш тийм ерөнхийдөө бол сөрөг одоо энергийг агуулж байгаа үг байгаа аахгүй юу? Тийм ээ. Өвчтөн гэж нэрлэхээсээ илүү бид нэр одоо сэтгэлийн биеийн хямарсан хүмүүс гэж хэлвэл бас зүгээр ч юм уу, тийм ээ. Одоо би шинэ нэр томьёо бодож гаргаж ирэх гэдэг шүү дээ, тийм ээ. Яагаад сэтгэлийн хямралд орсон хүмүүс вэ гэхээр угаасаа одоо бид нар илэрч байгаа бүх одоо өвчин зовоорууд одоо зүрхний өвчлөл ч юм уу, уушигны өвчлөл ч юм уу, бөөрийн өвчлөл ч юм уу, тийм ээ. Эдгээр маань ингээд эцэстээ явж ерөөхдөө бол сэтгэл хөдлөлтөй шууд холбоотой байгаа гэдэг байна. Тэгэхээр хүмүүс маань сэтгэлийн хямрал, сэтгэлээр унсан тохиолдолтой энэ байдалтайгаа олон сар жилээр амьдраад тэ сүүлдээ ингээд энэ энерги маань бийжиж ирээд эхлээд фантом одоо бид нар маань бол энергийн бие маань фантом бие гэж бас нэрлэдэг. Энэ бие дээр хамгийн түрүүнд эхлээд өвчлөлүүд үүсдэг байгаа. За зарим хүмүүсүүд болохоор ингээд юу яадаг бие нь ингээд өвдөөл янз бүр болоод зовиртой болоод ингээд эвгүй оргоод идэг тий. Тэгээд эмчтэр ингээд очиод үзүүлэнгүүт эмч ингээд чагнаж магнаал янз бүрийн шинжилгээ ингээд хийгээл үзэнгүүт таны бие чинь зүгээр байна. Тэ таны махан бие дээр чинь юм өвчлөл байхгүй нь. Яагаад таны яг ингээд ийм өвчлөл мэдрээд байгааг бол бид нараас мэдэхгүй ойлгохгүй энэ хариулт байхгүй гэж эмчнүүд хэлдэг тийм ээ. За энэ хариултуудыг авч байгаа хүмүүсүүд ч гэсэн одоо орчин үед бол маш их болцсон. За энэ маань юутай холбоотой гэх юм бол тухайн хүний маань энэ өвчлөл нь бол эхлээд энергийн биен дээр буюу фантом биен дээр үүсчихсэн байгаа байхгүй. Тэ яг фантом бий ч угаасаа бидний биеийн нэг хэсэг. Тэгээд тэдрийгээ бид нар мэдрээд байдаг. За энэ бөөр өвдөд байгаа юм шүү гэдэг. Тэ бид нар мэдрээд байдаг гэхнээсээ яг тэр өвчлөл нь махан бие рүү хараахан орж амжаагүй байгаа байхгүй. Тэ за тэгээ хэсэг хугацааны дараа хэдэн сарын дараа хэдэн жилийн дараа энэ фантом биеэсээ шилжээд махан бие рүү явж ордог байгаа. Ингэнгүүт шууд нөгөө нэг яг л махан бие дээр өвдөж байгаа бөөр нь үнэхээр өвдөж эхэлдэг байгаа. Тийм. За тэгээ ерөнхийдөө бол би бас сессия хийгээд үдчих байхад бол зарим хүмүүсүүд ингээд за таны энэ хэсэгт чинь өвдөж, энэ хэсэг чинь ийм асуудалтай байна нэтрэгээд хэлэнгүүт зарим хүмүүсүүд тэрийг мэддэггүй. Үгүй шүү дээ. Би тийм өвчлөл мэдэрдэггүй шүү дээ гэж хэлдэг. За энэ маань юутай холбоотой вэ гэхээр нэгт тухайн хүн маань маш завгүй амьдардаг болохоор өөрийнхөө биеийн аль хэсэгт юу болоод байгаагаа гэдгийг ч мэдрэхгүй хэмжээнд очижсэн завгүй байгаа байхгүй. Толгой дотор л амьдарч байгаа байхгүй. Өөрийнхөө биенээсээ холбоос нь салчихсан байгаа. Өөрийнхөө биеийг мэдрэхээ болчихсон байгаа байхгүй. Ийм хүмүүсүүд маш их байдаг. Тэгээ сүүлд нь хүмүүсүүд маань ингээд ийм байна, тийм байна гэнгүүт сүүлд нь ингээд хэд хоногийн дараа сессиагаа дуусны дараа ч юм уу эсвэл жоохон ингээд тайвшир суугаад бие ажиглаад унсан. Нэрээ тийм байна. Энд маань өвчлөлт байгаа юм шүү дээ. Ер нь жоохон хөнгөн өвчин байгаад байгаа юм. Би тэрийг бол мэдрэхгүй байгаа юм. Тэ? Зарим хүмүүсүүд маань бол нөгөө өвчлөл нь хөнгөн талтай байгаад байгаа болохоор маш их завгүй амьдардаг болохоор нөгөө өвчлөл зовооруудаа бүр тасчихсан амьдраад байдаг. Тасаад бүр хэвийн өвдөлт болчихсон байхгүй. Тийм ээ? Тийм хүмүүсүүд маш их байна ерөнхийдөө бол. За ялангуяа одоо энергийн бие дээр нь сөрөг биетүүд, сүнснүүд, энергиуд энэ төр ингээд цугларчихсан байгаа тохиолдлуудад одоо би ингээд ирж байгаа үйлчлүүлэгч нар харахаар энергийн бие дээр ямар нэгэн сөрөг биетгэхгүй хүн ерөнхийдөө бол байхгүй байгаа. Ямар нэг төвшөнд сөрөг энергиуд, сөрөг биетүүд,
сүнснүүд одоо гэр бүлийнхэн хүмүүсүүдийнх нь бүр дээр үдүүд болсон ч бай, саяхан үүд болсон ч бай хүмүүсүүдийнх нь хүртэл сүнс нь урт өөрийнх нь энергийн биен дээр ингээд давхар хамт амьдраад явж байгаа тохиолдлууд бас байгаа байхгүй юу? Энэ бүх тохиолдлуудад бол тухайн хүний маань бие хүндэрч байдаг гэсэн. Яагаад гэвэл энергийн биенийх нь нуруунд дээр нь тэдгээр бүх одоо энергиуд ачаа болоод ингээд амьдарч байгаа байхгүй юу? Одоо ингээд нуруунд дээр нь суугаад нөгөө хүний ингээд ачаал өгөөд амьдарч байгаа байхгүй юу? Одоо бид нар ингээд эргэн тойрныхаа хүмүүсийг харах юм бол маш их юм бөхтөр хүмүүсүүд нэгт их болчихсон байна тийм ээ. Хоёрт энэ нурууны асуудалтай хүмүүсүүд маш их болчихсон байгаа тийм. За энийг бол хүмүүсүүд маань бас энэ суугаа ажилтай бас холбож ярьдаг тийм ээ. Тэгээ стресстэй, депресстэй, ерөнхийдөө бол энэ завгүй амьдралтай, одоо энэ хот сууршилтай бас холбож ярьдаг тийм ээ. Мэдээж хэрэг эдрийн нөлөө бол байгаа. Тэ маш их байгаа. За энэ маань бол энэ одоо бөхтөр нурууны 100% ганц шалтгаан биш болохыг би одоо ингээд өөрийнхөө сүлийн өөр төрөж байгаа үйлчлүүлэгч нараас харж байгаа байхгүй. За яаж байна вэ гэх юм бол над дээр ирж байгаа үйлчлүүлэгч нар маань ингээд энергийн биеийн сөрөг энергийн биеэс нь сөрөг зүйлсүүд сөрөг энергиудыг салгаад өнгөт тэд нар маань шууд ерөнхийдөө болвол тэ шууд хөнгөн байдлыг мэдэрдэг байгаа даа. Би мах бодийн хувьд хөнгөрлийг мэдэрч байна. Тийм ээ. За ингээд толгойн өвчтөй яваад байдаг. За энэ дээр ингээд хуян муянтай ч юм уу, тий хөл гарын ямар нэг хэсгүүдээр өвддөг ч юм уу. Тий ингээд янз бүрийн зовоортой байдаг хүмүүсүүд маань энергийн засал авсны дараа тэдний өвчлөлүүд нь зовоорууд нь шууд алах тохиолдол байдаг. Хамрын ханаадтай хоолой молоо өвддөг байсан хүмүүсүүд маань тий маш тийм гайхалтай зүйлүүд тохиолддог байхгүй юу? Болдог байхгүй юу? Тэгээд сүүлийн одоо хэдэн 7 хоног хэдэн сар бас Монгол хүмүүсүүдтэйгээ ажиллаж байгаа. Тэгээд тэр хүмүүсүүд маань бол энэ энергийн анагаалтыг аваад маш их сэтгэл хангалуун хүмүүсүүд их байна. Тэгээд энэ хүмүүсүүд маань хүртэл ингээд амьдралд нь шууд гоё өөрчлөлтүүд маш олон төвшөнд орж байгаа байхгүй юу? Бие махбод нэгт хөнгөрч байна, тийм ээ. Хоёрт бол ингээд сэтгэлийнхэн завиуруудаас салж байгаа байхгүй юу? Айдас төгшөөртэй яваад байдаг байсан. Өөрхөн ирээдүйд одоо итгэлээ алдсан, тий яваад байдаг гэсэн зориггүй байгаад байдаг байсан. Өөртөө өөрөөс итгэж чаддаггүй байсан байдлууд тий. Ингээд юмны ард гарах эрч хүч дутагдаад байдаг байсан болов энэ миний одоо хийдэг сессионууд орсон хүмүүсүүд маань энэ байдлууд нь хүртэл өөрчлөгдөж эхэлж байгаа. Айдсын төгшөөрийн мэдрэмжээсээ салж ийн гэж байна шүү дээ. Ямар гоё тайвшрал вэ тийм ээ. Хүн юм байнгын айдсын төгшөөрийн мэдрэмжинд амьдран гэдэг чинь бол үнэхээр хэцүү шүү дээ. Тэгэхээр там байхгүй юу? Тийм ээ. Бид нар ингээл тамыг нэг л холын тэ ингээл нэг л нөгөө кино миногоор үзүүлээ нэг хэцүү хол амьдрал мэтэр өснийхэн дараа ингээл муухан байсан бол там руу явдаг ингээд тэ маш их зовж шаналдаг гэж итгэдэг бол энд үнэхээр амьдараа шаналж тамлуулж байгаа хүмүүсүүд их байна. Тэрийг одоо бүр ерөөсөө ингээд тэрэндээ гол нь хамгийн хэцүү нас тасчихсан байгаа байхгүй бүр ерөөсөө тийм ээ. Багаасаа л төгшөөрийн айдсын траума авчихсан тий. Тэрнийг ингээд хангааж эдгэж өөрийгөө ч тийм байдалд орсон гэдгийг мэдэхгүй яагаад гэвэл хүүхэд наснд болчихсон болохоор ч юм тийм ээ. Тэгээ энэ байдалтай ингээд маш олон жил амьдраад тасчихсан. Энэ байдлаа бүр ерөөсөө зүгээр жирийн үзэгдэл мэтэр ингээд амьдраад яваад байгаа нь бол бас жоохон харамсал төрүүлмээр юм шиг бас байгаа гэдэг л да. Тий. Тэгээд яг хуу хүмүүсүүд маань бэлэн болчихсон хүмүүсүүд маань над дээр ингээд ирээд тий одоо над дээр ирж байгаа үйлчлүүлэгч нар бас харахаар тэд нар маань маш их мэдрэмж өндөртэй хүмүүсүүд над дээр ирж байгааг ажиглагддаг. Өөр дөөрөө нэлээд их ингээд ажиллаа хийчихсэн ерөнхийдөө бол
Тэгэл дажгүй өндөр түвшний хүмүүсүүд ирээд байгаа байхгүй юу? Тэр хүмүүсүүд маань миний ч гэсэн энергийг мэдрээд энэ хүн бас тодорхой хэмжээнд өөрийнх нь ойлгохгүй байгаа гацаад байгаа юм гацалтаас нь гараад ирэх юм өөрийнх нь талаар үн цэнтэй мэдээллийг өгөх юм байна гэд мэдрээд ирээд байгаа байхгүй юу? Тэгээд энэ нь бол үнэхээр гайхалтай надад. Ерөнхийдөө бол би ийм хүмүүсүүдээс ажиллах дуртай байгаад байдаг. Яагаад гэвэл тухайн хүмүүсүүд маань ингээд сайшаа хийгээл энерги биетэй холбогдоод аль чакранууд нь хаалтуулсан юу болоод байгаа гэдэг ингээд тайлбарлаад нөгөө хүмүүсүүд маань шууд ойлгоод эхэлж байгаа. Энэ талаарх нь ойлголт байдаг хүмүүсүүд маань айгүй хэрэгэлцээтэй итгэж ядаад тийм ээ. Ийм хэрэгэлцээтэй итгэж ядж байгаа хүмүүсүүд за тэгээд ухамсараа бас ингээд тодорхой хэмжээнд тэлж чадаагүй байгаа хүмүүсүүд маань иймэрхүү байдлуудад тийм нээлттэй байж чаддаггүй. Нээлттэй байж чадахгүй нь гэдэг чинь бол тухайн хүний энергийн биетэй ингээ холбогдонгууд дээд биетэй холбогдонгууд тухайн хүн маань эргэлзээтэй байгаад байгаа болохоор итгэж ядаад байгаа болохоор тухайн хүний талаарх мэдээлэл чөлөөд уурчиж орж ирдэггүй байна. Тэгэхээр ерөнхийдөө бол тодорхой мэд өөр төр ажиллаа хийгээд явж байгаа хичээгээд явж байгаа тийм хүмүүсүүд ялангуяа над дээр ирээд идэг нь их гайхалтай байдаг. Тэ маш ерөнхийдөө бол өндөр одоо жоохон төвшөнд өөр төр хийх ажлуудаа маш сайн төвшөнд аваачсан хүмүүсүүд маань ирээд байдаг нь бол маш гайхалтай маш нэг бодол надад амар байдаг ойлголцоход амар байдаг байхгүй. Тэгээд тэгэхгүй бол ингээд ямар ч ойлголтгүй хүнд бас тайлбарлаж хэлэх нөгөө хүн маань ойлгож өгөхгүй байх тохиолдол бас байгаа гэдэг. Тэгээд тийм болохоор тиймэрхүү хүмүүсүүд маань ирдэг. Тэгээд тухайн хүмүүсүүдийнхаа ингээ нэг салах хэвээр зүйлүүдээс ингээ салгаж өгдөг. Олон төвшөнд нь шүү дээ. Тэгээд маш олон хүмүүсүүд ийм сөрөг бодолтой, айцын бодлуудтай байгаад байдаг. За энэ сөрөг бодлууд хаанаас ирээд байгаа, хэн явуулаад байгаа гэдэг нь хүртэл ингээд онцлогоо хийгээд эхлээд бол би онцлогоо хийдэг байгаа. Бүх төвшөнд нь бахан биенийхэн төвшөнд нь чакрануудынхаа хөрднүүдийнхэн төвшөнд аль хөрднүүд хаалтсан байгаа даа. Тийм ээ. За тэгээд сэтгэлийн бие дээр ямар зоврууд байгаа даа. Тэгээ үнэхээр өөрийгөө үнэхээр сэтгэлсээ хайрлаж чадаад байгаа мó, бусдыг уучлах чадаад байгаа мó, бусдыг инэрч чадаад байгаа мó, бусдыг үнэхээр хайрлаж чадаад байгаа мó, гоо юм уу? За тэгээд бодлын бие дээр ямар бодлууд бодогдоод байгаа. Гоё эрэг бодлууд бодогдоод байгаа мó, эсвэл дандаа юм сөрөг хар бодлууд бодогдоод байгаа мó. Хэрвээ дандаа сөрөг бодлууд бодогдоод байгаа бол энэ юутай холбоотой? Тэ бүр ингэж гарал үүсэлтэй танилцдаг байхгүй юусэн. Тэгээд энэ одоо сэтгэлийн одоо сөрөг мэдрэмжүүд нь бодлууд нь бол энэ амьдралтай холбоотой байх тохиолдлууд бий тий зарим тохиолдлуудад бас өмнөх амьдралтай нь одоо амьдралаас нь үссэн байгаа даа тий. Тэгэд өмнөх амьдралдаа янз бүрийн маш хүнд туршлагуудыг авсан сүнснүүд бас байгаад байдаг. Тэр сүнснүүд маань бол ингээд өмнөх амьдралдаа маш хүн туршлагуудыг траума авчихсан байгаа. Тэрнээсээ салж чадаагүй дараагийн амьдралдаа төрөөд. Тэнгүүт хүн байнга л төрсэн цагаас хойш ерөнхийдөө иймэрхүү мэдрэмжүүдтэй яваад байгаа байхгүй. Тэгээд сүнснүүд маань бас дахин ингээд төрөөд байна гэх юм бол энэ траумануудаа энэ хүнд мэдрэмжүүдээс салахыг, ангишрахыг ангаах хүсэж байгаа байхгүй. Тийм болохоор дахин төрөөд байгаа. Тэгээ бид нар бол маш тийм гайхалтай бөгөөд маш тийм чухал үед амьдраад байгаа. Энэ амьдрал өөрийнхөө одоо энэ амьдралын болоод өмнөх амьдралын асуудлуудыг шийдэх. За ганц өөрийнхөө асуудлыг биш өвөг дээдсийнхээ хүртэл асуудлыг шийдэх гэж бид нар энд ирдэг байгаа. Бид нар яагаад энэ оронд, энэ улсад, энэ нийгэмд, энэ гэр бүл, энэ цаг мөчид төрсөн бэ гэдэг маань бүгд маш их утга учиртай байгаа гэдэг. Тэгээ бидний ихэнх бас нэг энэ амьдралын асуудлууд маань бас ганц бид нартай холбоотой биш бас өвөг дээдсүүдтэй маань шууд холбоотой байх тохиолдол байдаг. Өвөг дээдсүүд маань бас янз бүрийн хүнд траумад хүнд туршлагуудыг авчихсан айцын янз бүрийн үйл явдлууд амьдралд нь тохиолдоод маш гүн гүнзгий айцуудыг авчихсан. Тэр нь ингээд үр хүүхдүүдэд нь ингээд амжигдаад ирсэн. Тийм ээ. Тэгэхээр энэ нэг энергийн засал, энергийн ангаалт гэдэг зүйл маань маш чухал байгаа байхгүй юу? Яагаад вэ гэх юм бол бид нар өөрийнхөө асуудлыг нэгт шийдэж байна.
дээшлээд өвөг дээдсүүдийн асуудлуудыг шийдэж өгч байна. Ангааж өгч байна шүү дээ. Маш олон түвшинд. Ингэж чадсан тохиолдлуудад бид нар энэ өөрийнхөө удмын одоо тийм ээ хүнд асуудлуудыг цэгцэлж цэглэж өгдөг гэсэн үг. Ингээд ирэнгүүт яах вэ? Бидний ирээдүйн хүртэл засагдаж эхэлнэ гэсэн үг. Бидний энэ ганц ирээдүйд засагдахаас гадна бидний үр хүүхдүүд, бидний хойчууд, бидний ач зээнэр хүртэл энэ асуудлуудыг дахин давтж мэдрэх шаардлагагүйгээр шууд шинээр ингээд гоё өндөр энергитэйгээр амьдралаа эхлүүлэх боломжийг бид нар хүртэл өөртөө өгөхөөс гадна өөрийнхөө үр хүүхдүүдэд өвлүүлж өгч байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ бол маш хариуцлагатай, маш чухал асуудал ажил байгаад байгаа. За тэгээ ерөнхийдөө бол миний ер нь бол ажилдаг зарчим бол би бол энергийн талаас нь бол тухайн хүнийхээ хийх ёстой байгаа, цэвэрлэх ёстой байгаа, хаалт үүсгээд байгаа тэр асуудлуудыг нь шийдэж өгдөг ба энергийн талаас нь шүү дээ. Өмнөх амьдрал бүх түвшинд нь бол энэ одоо ангаалтыг хийж өгдөг байгаа, цэвэрлэгээнүүдийг хийж өгдөг байгаа, салгах ёстой сөрөг биетүүд, энергиуд сүнснүүдээс нь салгаж өгдөг байгаа. За ингээд ирэнгүүт над дээр ирж байгаа үйлчлэгчтэйгээ би ер нь хамтарч бол ажилладаг байгаа. Зарим хүмүүсүүд өөр дөр юу ч хийх сонирхол байхгүй тийм ээ. Одоо ихэнх хүмүүсүүд ер нь бол тийм байгаа шүү дээ. Эмчтэр очиод нэг энэ бичээд өчтдөг, эмээ уунгууд тэр өвчин түр намцдаг. Өөр дөр ямар ч өөрчлөлтийг, хариуцлагыг, өөрчлөлтийг хийх шаардлагагүй. Энэ залхуу хүмүүсүүд байдаг. Ер нь хариуцлагыг гартаа авах сонирхолгүй хүмүүсүүд байгаа гэдэг тийм. Энийхээ хэрээр яах вэ? Тэгээд нөгөө ингээл өвчин тусна, нэг хэсэг гайгүй болно, хэдэн сарын дараа буцна, хэдэн жилийн дараа буцаад ирдэг тийм. Ингээл нөгөө нэг энээсээ бүрэн дүр ангижирч чадахгүй байдаг. Над дээр ирж байдаг үйлчлүүлэгч маань харин энийг ойлгочихсон хүмүүсүүд байдаг. Үнэхээр би өөр дөр бас ажлыг хиймээр байна. Би яг өөрийнхөө яг юун дээр юу гатчаад байгаа. Би бас өөрөө бүрэн дүр ойлгож чадахгүй байна тийм ээ. Гаднаас хүн ингээд өөрийнх нь энерги биетэй холбогдоод мэдээллийг нь авч өгөхлөөр тухайн хүн маань өөрийнхөө олж харж чадахгүй байсан асуудлуудаа өөр хүнээс олж авч сонсож ойлгодог байгаа. Энэ бол маш бас гайхалтай чухал зүйл байгаа байхгүй тий. Тэгээд янгууд оншилгоо хийгээд ирэнгүүт чинь тухайн хүний маань дээд бие надад бол маш их мэдээлэл тухайн хүний талаар хуваалцдаг байгаа. За баг насандаа ийм зүйлүүдийг туулсан болохоор одоо энэ чакранууд нь хаалт үүссэн байгаа. Энэ хөрднөлтээр хаалттай байна. За өмнөх амьдралууд дээр ийм зүйлүүд болсон болохоор ийм сөрөг битүүдтэй холбогдсон байгаа. Сөрөг битүүд манипуляц хийгээд одоо өөртөө энэ амьдралд нөлөө үзүүлээд амьдралыг ингээд удирдах яваад байна. За хэдэн жилийн өмнө ээж нь юм уу, өвөө нь юм уу, аав нь юм уу, хүүхэд нь юм уу хин ингээд өд болоод тухайн хүмүүсүүд маань ингээд үр хүүхдүүдтэй тийм ээ ч юм уу эсвэл эцэг эхтэй ч юм сэтгэл нь хорогдоод цаашаахаа ингээд их усүр рүү явж чадаагүй байгаа болохоор тухайн хүний энерги мэн дээр ингээд наалтчихсан. Энергиээс нь соролцоод энергийг нь бас ашиглаад хуваалцаад ингээд байгаад байна, оршоод байна гэдэг энэ мэдээлэлүүд энэ төрөлд гарч ирдэг. Ерөнхийдөө бол би нэг саясаагаар бол маш олон асуудлуудаас маш олон түвшинд нь хүмүүсүүдийг салгаж өгдөг байгаа. Нэг саясаагаар би 3-4 битүүдийг хүртэл явуулж өгөх тохиолдлууд байдаг. Дараагийн саясаангууд дахиад өөр битүүд гарч ирдэг. За тэгээд ингээд нөгөө ихэнх хүмүүсүүдийн ихэнх чакранууд нь хаалт үүсчихсэн. Хүрднүүд дээр чакра хаалттай яваад байдаг. Хүрднүүд маань хаалт үүсчихсэн байгаа. Энерги нь чөлөөтэй урсаж өгч чадахгүй байна гэдэг чинь хүний махан бие дээр асуудлууд үүсч байгааг шинж. Яагаад ихэнх хүмүүсд зүрхний асуудлуудтай байгаад байгаа, бөөрийн асуудлуудтай байдаг, уушгины асуудлуудтай, амьсгалын замын асуудлуудтай, хоолойны өвчлөлтөд яваад идэгин, үр хүүхдүүдтэй болж чадахгүй байдаг ч юм уу, санхүүгийн асуудлуудтай яваад идэг. Эдгээр чинь бүгдээр шууд энэ чакрануудтай холбоотой байдаг.
Тэгээ маш гайхалтай нэг ингээд ирж байгаа үйлчлэл төгсрийнхаа би ингээд чакрануудын хаалтууд өдрийг нь гаргаад өгөнгүүт эрүүл мэндийн асуудлаас салахаас гадна сэтгэл зүйн төгшөөрүүдээс салахаас гадна санхүүгийнхний хүртэл асуудлууд нь шийдэгдэж эхэлж байгаа байхгүй. Одоо надад ирсэн эрдэнэ үйлчлэгч маань цалингаа нэмүүлсэн тохиолдлууд байна тий. Нэмүүлж чадахгүй яваад исэн тохиолдлууд энергийн хаалтуудыг нь гаргаад өгсөн чинь хэдхэн хоногийн дотор хүртэл цалингаа нэмэгдүүлж байгаа. За тэгээд одоо ингээд ямар нэг ажлаасаа халагдах ажлынхаа газар нь цамхтгал явуулж исэн бол тухайн өмнө надад ирсэн үйлчлэгч маань ганцаараа бараг ажилдаа үлдээд ихэнх одоо өөр ажилчдууд нь цамхтгалын тухайд орж явах жишээний. За тэгээд өөр зээлээ авч чадахгүй тий яваад байсан хүмүүсүүд маань хүртэл нэг сессинд орсны дараа хүртэл хэдхэн хоногийн дотор нөгөө хүн маань тий өөрийнхөө олж авч чадахгүй байсан мөнгөө хүртэл буцааж авч байгаа тохиолдлууд ирж байна. За тэгээд ингээд ажил нь одоо ингээд урагшаа явж чадахгүй маш их гацалтын байдалтай олон сар жил болцсон хүмүүсүүдийн ажил нь гів гинт хөдөлж эхлэх тохиолдлууд хүртэл илэрч байна. Одоо надад ирж байгаа үйлчлэгч нараа надад бичдэг байхгүй ийм гоё үйлчлэлтүүд илэрсэн гарсан гэдэг. Эн чинь бол гайхалтай биш гэж юу? Бид нар энэ гайхалтай гэдэг үгийг хэрэглэх дурггүй. Бид нар чинь нэг гайхамшиг донд амьдарч байгаа байхгүй ерөнхийдөө бол бид нар хүн болоод төрсөн маань хүртэл төрсөн маань хүний биеийг болоод энэ цаг мөчид амьдарч байна гэдэг маань хүртэл гайхамшиг. Тэгээд одоо бидний одоо интернет хөгжсөн байгаа тий одоо ингээд би камер дээр ч юм уу утсан дээр ч юм уу бичлэгээ хийгээд тий одоо Испанид амьдарч байгаа ч гэсэн юм бичлэгийг дэлхийн энэ тэнд амьдарч байгаа хүмүүсүүд хүртэл үзэх боломжтой. Энэ чинь гайхамшиг биш гэж юу? 50 жилийн өмнө л гэхэд хүмүүсүүд машинтай болох юмсан гэж мөрөөдөж байсан. Онгоцоор нисгэнсэн гэж мөрөөдөж байсан. Гэтэл өнөөдөр бол энэ зүгээр чирийн л асуудал биш үзэгдэл болсон байна шүү дээ. Тэгээ энийг хүмүүсүүд үнэлж талархаа болчихсон. Энэ зүгээр байдаг зүйл юм чинь. Тэ нар гарч л байдаг. Энэ далайн ус байж л байна. Энэ амьдрал зүгээр үргэлжлээ л байна. Энийг хүртэл бид нар ямар гайхалтай юм бэ? Вау, гоё алтан нар гоё гарцсан байж тээ. Бидний гоё энергийн түвшинд тэтгэдэг, амгаадаг, бидний үнэхээр их ингээд амьдрал бэлгэлж байгаа гэдгийг хүртэл бид нар мэдрэхэд болчихсон байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд бүх зүйлүүд энергийн түвшинд байдаг. Тэгээд энергийн түвшинд маш олон хүмүүсүүд маань хаалтуудтай байгаа гэдэг болохоор ингээд янз бүрийн түвшинд хүртэл ингээд хаалтуудтай үүсчихсэн байгаа. Хайр сэтгэлийн түвшинд хүртэл тийм ээ хүмүүс маань ингээд зүрхэн чакрагаа ингээд хаалттай яваад хүнд итгэхэ болчихсон тийм ээ төхөрч өгсөн иймэрхүү хүмүүсүүд маань хүртэл ингээд энергийн түвшинд зүрхэн чакран ч юм ингээ хаалттай яваад байгаа болохоор хин нэгэн сэтгэлээ нээж өгч чадахгүй, хин нэгэн итгэж чадахгүй, хин нэгэнтэй гоё хамт байх, хамттайгаа амьдралыг бүтээх энэ боломжуудасаа урт өөрөө ингээд хаагаад татаад энэ боломжуудыг өөртөө олгохгүй байгаа тохиолдол гэдэг маш олон түвшинд ингээд асуудлуудыг ер нь бол энэ сессионуудаараа шийдэж өгч байгаа. Тэгээд тийм болохоор өнөөдрийнхөө энэ бичлэгээр бас энэ мэдээллийг өгөхийг хүслээ. Бас гайгүй та нар маань ойлгож чадсан байх гэж би бодож байна. Хэрвээ өөр та нарт маань асуулт байх юм бол бас бичиж явуулаарай тийм ээ. Тэгээд би боломжоор зөв цагтан зөв хазан тэр асуултын хариултыг өгөхийг хичээх болно. За тэгээд энэ нөгөө бүх зүйлийг онлайнаар би хийдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүсд бас ойлгохгүй магадгүй яаж онлайнаар хийгээд вэ те? Яаж заавал ингээд одоо traditional замаар тийм ээ уулзахгүйгээр энэ бүхнийг болоод байгаа юм байна гэхээр энергийн түвшинд бол тэнд ямар ч цаг те ямар ч space буюу одоо хол ойрын зай байдаггүй байхгүй. Тийм болохоор онлайн хийсэн ч бай, бичилж уулзсан ч бай,
үр дүнгийн одоо ангаалтын үр дүн болол ямар ч ялгаагүй байдаг. Над дээр ирж байгаа үйлчлэгч нараа манай өөр төвүүдээс надтай холбогддог байхгүй. Би одоо Европт амьдарч байгаа, Испанид амьдарч байгаа. Тэгтэл бол Европын өөр орнуудаас надтай холбогдож байгаа хүмүүсүүд байна, тийм ээ. За тэгээд Америк ч юм уу, Канада ч юм уу, Австрали ч юм уу, тийм ээ. Япон ч юм уу, Хятад ч юм уу гэх ингээд энэ тийм маш олон хол зайтай хүмүүсүүд байдаг ч гэсэн тэд нар маань яг авах ёстой үр дүндээ хүрээд явдаг байгаа. За тэгээд ерөнхийдөө болоод одоохондоо би сессигаа бол 550,000 төгрөгөөр энэ үнээр хийж өгч байгаа. За одоохондоо бол энэ үнээрээ байна. Гэхдээ ерөнхийдөө бол австаа болвол яг хизээгээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Сарын дараа ч гэж магадгүй, 2 сарын дараа ч гэж магадгүй, 3 сарын дараа ч гэж магадгүй энэ үн маань бол мэдээд явна. Ерөнхийдөө бол энэ энергийн ангаалт, цэвэрлэгээ гэдэг зүйл маань бол маш хариуцлагатай чухал ажил байгаад байдаг. Тэгээ энэ ажлыг бол хүн болгон хэр баргийн хүн хийж чаддаггүй ажил байгаа. Тийм болохоор одоо хүн төрлөختөн бол энэ энергийн ангаалт гэдэг зүйлтэй маш хүндэтгэлтэй хандаж, ухамсартай хандаж эхлэх хэрэгтэй. Хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ одоо өвчлөлүүдээс ямар ч эм тан хэрэглэхгүйгээр салаад байна шүү дээ хүмүүсүүд. Өчнөө олон жил энэ сэтгэлийн хямралтай, айдастай, трауматай байгаад өчнөө олон жил сэтгэл зүйчтэй ажиллаад тэрнээсээ бүрэн дүрэн салж чадаагүй хүмүүсүүд байна. Тэгтэл ингээд ганц ч юм уу хит хитэн сессионууд хийсний дараа надтай хийсний дараа тэр байдлуудаас бүрэн дүрэн салж байна. Хүн өөртөө итгэж эхэлж байна. Ирч хүчтэй болж эхэлж байна. Аз жаргалыг мэдэрч эхэлж байна шүү дээ. Бүр цаашлаад бүр сэтгэлийн амар амгалан мэдэрч эхэлж байна шүү дээ. Тэгээ ерөнхийдөө Европт болол одоо миний амьдарч байгаа газар Испанд болол иймэрхүү үйлчлэгнүүд бол маш үнэтэй байдаг. Ганц одоо энэ амьсгалын төвшөнд яаж зөв амьсгалахыг зааж одоо ганцаарчлаа одоо ийм үйлчлэгийг үзүүлэхэд л одоо бол 400-аас 500 евро төлж байна шүү дээ. 60 минут. Тэ? За тэгээ саунд хилинг хийдэг хүмүүсүүд маань бас 500-аас 600 евро болж цаг юм уу 90 минут. Групп биш шүү дээ. Ганц юм уу 2 хүнтэй хостой ч юм уу ганц хүнтэй ажиллахад. Тэгээ ганц хүнтэй ажиллахад бол 60 минут. 60 минут нь 500-аас 600 евронд хэлбэлцэж байгаа байхгүй. Тэгэхээр миний хийж байгаа зүйлүүд маань бас л маш олон түвшинд нь тухайн хүнд бас зөвлөгөөг нөгөөд явуулдаг, ойлголтуудыг нөгөөд явуулдаг. Ийм чухал сессия байдаг болохоор энэ үйлчлэгээ маань баг энээс ч илүү давж үнэтэй байгаад байгаа байхгүй. Иймэрхүү үйлчлэгнүүдийг хийдэг одоо маш өндөр хэмжээсэн шаманууд бас бий, тийм ээ? Маш өндөр хэмжээсэд ажилладаг энэ хийлрүүд бий. Тэд нар маань бол бас нөгөө нэг яг өөрийнхөө энэ хийж байгаа ажлаа бас үнэлээд хэдэн мянган долларыг нь авч байгаа шаманууд энэ байна. Тэ? Үнэхээр тэдгээр хүмүүсүүд маань ажлаа үнэхээр сайн хийж чадаж байгаа бол тэ? Тэгээ дээрэс нь хэрэгцээ маш их байгаа бол өөрийнхөө цагийг, энергийг бас тэр хэмжээнд үнэлж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө бол одоохондоо бол 550,000 төгрөгөөр хийж байгаа нэг сессия маань бол дажгүй боломжийн үнээр би хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол алстаа үйлчлэгч маань ч гэсэн одоо ихсэж эхэлж байгаа. Энэ хийгдэж байгаа сессия болгоноор би надаас бол маш их энергийг бас шаардаж байдаг. Би өөрийнхөө энергиээр дамжуулаад тухайн хүний энергийг нь бас ангааж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр болол энэ сартаа одоо 8 сартаа бол би ерөөдөө бол жоохон нэлээд бага хүмүүсүүдийг авна. Одоохондоо бол надтай одоо ингээд нөгөө цуврал сессия хийж байгаа үйлчлүүлэгч нартайгаа л би одоо ингээд тэд нартайгаа л ажиллаж байгаа. Яг минь ч бол сессия үнэхээр авах шаардлагатай хүмүүсүүд байх нь бол ажиллаж болно. Гэхдээ ерөнхийдөө би 8 сарыг бол бас өөртөө амрах цагийг олохыг хичээж байгаа. Яагаад гэвэл би бас өөр энергитэй ажилладаг болохоор өөрийнхөө энергийг бас цэнэглэх, тийм ээ, өөртөө амралтыг өгж өгөх нь бол маш чухал байдаг болохоор энэ энерги ажил гэдэг зүйлийг чинь хийж байгаа хүмүүс маань өөрөө
маш өндөр цэвэр энергитэй байж өөр хүмүүсүүдийн энергийг ангана уу гэхээс өөрөө янз бүрийн энергийн асуудлуудтай өвчин зовлонтой байж бусдын асуудлыг шийднэ гэдэг бол боломжгүй зүйл байгаа гэдэг. Тэгээ тийм болохоор та нар маань бол ерөөхдөө бол одооноос ингээд цаг авахыг хүсэж байх юм бол одоо бичээд 9 сараас ихтэй цагаа авч болно. Тэгээ ерөөхдөө бол би одоо үйлчлүүлэгчнээ 9 сараас авч эхэлж байгаа. 8 сард маань бол одоо надад тогтмол ажиллаж байгаа. Хүмүүсүүдтэй ажиллаж байгаа. За үнэхээр бүр ингээд асуудалтай байгаад байна. Яаралтай гой сайсан орох хэрэгтэй байна гэсэн хүмүүсүүд байгаа юм бол бичиж болно. Тэгээ боломжоор би 8 сард оруулахыг хичээх болно. Ерөөхдөө бол гайгүй байгаа дөө хүмүүс байх юм бол ерөөхдөө бол 9 сараас ингээд бичээ цагнууд аваад эхэлчих болно. Болох байгаа шүү. Тэгээ ерөөхдөө бол энэ үйлчлэгээ маань бас маш их боломжийн үнэтэй байгаа. Монголд ч гэсэн ерөөхдөө бол сонсгоно бол ингээд ховсдох үйл ажиллагаа ч юм уу тэнд чинь ховсдохын үнд чинь бол ямар ч хамгаалт энэ байхгүй байгаа шүү дээ. Тэгтэл тийм хүмүүсүүд бас сая төгрөгийг авдаг юм билээ. Тэ өөр бас энэ энергийн түвшинд ажилладаг хүмүүсүүд маань ч гэсэн ерөөхдөө бол бас нэлээд үнэтэй бас нэлээд үнэтэй ч юм дээ. Тэгээд бас үнэхээр л энэ цэвэрлэгийг салгах хэвээр сөрөг битүүдээс нь салгаж чадаад байгаа хангалтыг хийж өгч чадаж байгаа хүмүүсүүд маань бас сая гарч бай хэдэн саяар авч байгаа ч бай. Тэр маань бас үр дүн тухайн авчирч байгаа амьдралд нь үзүүлж байгаа нөлөөт нь харьцуулахад бол тийм айхтар их бас мөнгө биш байгаа аахгүй тийм ээ. Хүмүүсүүд одоо юм л болоо юм болгоно л маш хямдханаар авчих гад энэ болгон чинь бол энергийн солилцоо байгаад байдаг. Тэгээ тийм болохоор ерөөхдөө бол одоохондоо бол би 550 мянган төгрөгөөр хийж байгаа 90 минутаар тэгээ сүүлд нь би бас тухайн үндэ яг нөгөө нэг чакрануудаа буцааж яаж хаахгүй байх энергийнхаа өндөр байдлыг яаж хадгалж авч явах энэ зөвлөгөөнүүдийг бас өгөөд явдаг болохоор өөртөө туслахыг хүсэж байгаа хүмүүсүүд маань бас энэ боломжийг ашиглаад өөртөө энэ сессионуудыг хийх боломжийг өгөөрэй тийм ээ. Удахгүй магадгүй сарын дараа би одоо Испанд бас хүмүүсүүдтэй өөр шинэ ажлуудыг эхлэх гээд байгаа. Тэгэх юм бол Испанаас маань илүү их олон үйлчлүүлэгч маань ороод ирэх юм бол миний цаг маань ховс болоод эхэлнэ. Тэгэх юм бол ховс болоод эхлэх тусам би энэ бас сессионныхаа үнийг нэмж өгнө гэсэн үг байгаа даа. Яагаад гэвэл би Европ үйлчлүүлэгч нартай одоо 200-аас 300% одоохондоо би хийж байгаа юм эхлэлийн үн байгаа даа. Ирээдүйдээ болов бас энэ үн маань бас нэмэгдээд явна. 400, 500, 600 цаашдаа бол бүр тэрнээсээ дээшлэх хандлагатай байгаа даа. Тийм байгаа даа болохоор та нар маань бас энэ ангаалтыг авах хүсэлтэй байгаа бол надтай холбогдож болно шүү миний Facebook руу бичиж болно, Instagram руу бичиж болно, бас WhatsApp руу бичиж болно. Тэгээд бас өөр мэдээлэл авах гэсэн юм бол бас ерөнхийдөө бас бичиж болно. Гэхдээ ерөнхийдөө бол надад бас ингээд маш олон ингээд ярилцаад байх цаг хомс байгаа гэдэг болохоор ерөнхийдөө хүмүүсд маань ингээд цаг авах гэсэн юм аа гэдэг нэг юм бол би шууд календараа хараад цагаа тохирол төлбөрөө шилжүүлээд өөрийнхөө цагийг баталгаажуулаад тэгээд тухайн өдөр маань ингээд сессионуудад ороод хүмүүсд маань явдаг байгаа шүү. За тийм болохоор өнөөдөр та бүхэнд ингээд энэ төрөйд энэ бичлэгээ дуусгая. Тэгээд одоо бид нар нөгөө нэг дэлхий рүү маань маш өндөр энергиуд орж ирж байгаа. Бидрийг маш гоё өндөр түвшинд аваач гад ба бид нар яаж энергийн түвшинд өндөр хэмжээст очих вэ гэх юм бол өөрсдийнхөө энэ хуучны асуудлуудаа хэцүү асуудлуудаа сэтгэл зүйн түвшинд, бодлын түвшинд, энергийн түвшинд шийдэж байж бид нар цаашаа буюу энерги маань дэвшилж өгдөг байгаа даа. Тийм болохоор энэ чухал ажлуудыг та нар маань бас өөртөө хийж эхлүүлээрэй, ухамсараад хийж эхлээрэй. Энэ чухал сэдвүүдийг судлаж эхлээрэй, өөрийгөө хөгжүүлээрэй. Тэгээд энерги бас цэвэрлэж дээшлүүлэх арга хэмжээг аваарай гэж та бүгдээ хүсье. Тэгээд энэ гайхалтай газараасаа та бүгдээ хайрын, гэрлийн энергиг явуулъя.